л миний type гэхдээ гинт гарч ирээд гинт алга болдог. Тэгснэ надтай уулзах гад байдаг залуу гинэ. Oh my god. За тэгэхээр энэ асуулт бол маш олон ирдэг. Ер нь бол би нэлээд болоод уншиж байсан. Тэгэхээр би өнөөдөр айгуу чухал зөвлөгөө өгье. Хэрвээ тэр эрэхтэй магадгүй тэр эмэгтэйч байж болно заяа. Чиний цагийг хэрвээ үрж байгаа гэдгийг яаж мэдэх вэ? Энэ талаар бүгдээрээ айгуу сайн мэдлэгтэй болчих юм бол магадгүй чиний одоо харилцаж байгаа харилцан чамайг аварч магадгүй те. Гинэт гарч ирээл гинэт алга болдог. Тэгснээ ингээд нэг юм харилцаанд орох гээд байгаа ч юм шиг, ирээдүгөө ярих гээд байгаа ч юм шиг, эсвэл албан ёсны үерхэд байгаа ч мэддэхгүй. Тэгснээ ямар нэг байдлаар зүгээр чамаас юм тийм гоё зүйлээ чинь шимж сорч авч явчаад тэгээд чамд яг хэрэгтэй байх үед алга болчдөг ийм хүн байдаг болвол тэр бол үнэхээр улаан гэрэл нөгөө жинхэнэ red flag, жинхэнэ чамааг амьдралыг чинь цагийг үнэт зүйлийг чи өөрж байгаа гэсэн. Хэрвээ ингээд ирээдүгөө харсан байх юм бол яах вэ гэхээр нэг хид хідэн чанар байгаа байхгүй. За жишээлбэл ингээд хамгийн түрүүнд үгээр ялангуяа эрэгтэй хүний хувьд харилцаанд үнэхээр ихтгэлтэй байх юм бол чамтай айгу тодорхой байна гэсэн. Би чамайг өөрийн болгомоор байна. Хоёлоо үерхий, чи миний найз охин болооч. Хоёлоо ингээд хийгий гэж чамтай байхын тулд тэр хүн өөрийгөө баталж харуулахын тулд би ийм ажил хийдэг, би ийм сургууль сурдаг, миний ирээдүй ийм, би ийм зүйл дуртай, ийм хоббитой, чи надтай энэ дээр ингээ нэгдэх үү гэдэг ч юм уу. Ингээд иймэрхүү зүйлээ санал болгоод маш юм тодорхой байна. Тэгээ хоёлаа маргааш уулзах уу, уулзахаар хоёлаа тим хийх үү гэд илүү чамааг нөгөө өөрийн болохыг хүсэж байгаа учраас тэн дээр айгүй их санаарчлахтай байна гэсэн. Харин улаан гэрлүүд яадаг вэ гэхээр одоо өөрийн болоход айгүй хэцүү санагдана. Ингээд хамт байгаад яах гэдэг мэддэхгүй мөртлөө ингээд чи ямар нэг байдлаар ингээд хамт те цагийн өнгөрөө ингээд хийе гэхээр тэр хүн айгүй тодорхойгүй байна гэсэн. Ингээд яг яах гэдэг мэддэхгүй маргааш нөгөөдөр завтай ч юм уу ч юм уу цаашаага ер нь ингээд яг ямархуу харилцаагаа ямархуу адал явдлаар харж байгаа гэдгээ чамд хэлэхгүй нуун. Тэгээ өөрийнхөө нэг юм хувийн орон зайг айгүй хамгаалах гэж чинь найзуудаа чамаас нуун. Тэгээд ингээд хамтдаа цагийг өнгөрөхөөс илүү уйдсан үедээ. За уйдсан үгүйг нь чи мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ямар ч хэлсэн чамтай илүү одоо хүн хизээгээр илүү хөөдөж ганцаардаг вэ гэхээр шөнийн цагаар, оройн цагаар. Тэгэхээр магадгүй 10 цагаас хойшоо чам руу байнга залах. Гинт өдөржингөө алга болж завгүй яжсэн аа. Яг ингээл нэг юм бие харилцаа өсдөг ч юм уу. Эсвэл бол нэг юм хүнтэй чадламар санагдах тэр нэг ганцаараа орондоо орох момент эсвэл ганцаараа найзуудтайгаа уулзах боломжгүй цаг хугацаа гэдэг ч юм уу. Тийм үедээ чамтай холбоо яриад цагийг хамт гоё өнгөрөөчөд тэгээ алга болно гэсэн. Тэр ийм харилцааг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй чиний цагийг үржин гэсэн. Дараагийн чухал зүйл бол ерөөсөө тэр чамааг дэмждэггүй. Одоо дэмжин туслана гэсэн үг л дээ. За чиний машин чи өвдөрлөө. Эсвэл бол чи мөнгөгүй боллоо. Эсвэл чи ингээд ямар нэг зүйлийг хийж чадахгүй юм. Жишээ нь одоо гэр орондоо зураг үлгэх, эрэгтэй хүнтэй холбоотой ч юм уу ингээд нэг юм тусламж байлаа гэж бодоход тэр зүйлийг асуухад тэр хүн ягаад чи тэрийг гуйлгуулн барин одоо тэ чамаас ингээд чи ингээд нэг тусламж гуугаад нэг ганц тэ нэг тийм туслаад өгөөч гингүү тэр хүн бүр боо юм болж иж ингээд хэрвээ чам тусалдаг болвол тэр хүн чамд үнэхэр сэтгэл гарахгүй чиний цагийг үрж ийнэ л гэсэн. Тэгэхээр энэ зүйл дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ингээд бүр баг чамааг ингээд тэ өөрийн болохын тулд тэр хүн ингээд баг хэрэггүй байхад хүртэл чамд ингээд туслаад хажуучин байгаад чамааг магадгүй ингээд чамд хэрэгцээтэй байгаа бүх зүйлээр чинь байнгын туслаад явна гэсэн. Зүгээр л чиний цагийг үрж байгаа бол чи баг өөрөө тусламж асуусан ч гэсэн тэр хүн чамд нэг тийм туслахыг хүсэхгүй цаанаа шалтак хэлж алуу болох. За ийм хүнээс ер нь бол хоол авах хэрэгтэй. Чи ингээд яг энэ харилцаа яг ямар шүү төвшөнд байгаа гэдгийг ойлгохгүй байх. Одоо жишээлбэл яг юу болоод байгаагаа ойлгохгүй чи найз охин ч юм уу биш ч юм уу. Тэгээ хүмүүстэй ингээд те ингээд одоо жишээ нь гадуур явж байгаад ингээд хүмүүстэй тааралтай тэр одоо тэ найзлууч чинь хүмүүстэй ингээд найзтайгаа таньдаг хүнтэйгээ тааралтангуудаа ай маа найз охин штэ танилцаач гэж танилцуулахгүйгээр чимээгүй дуурахгүй өнгөрөх. Эсвэл уцаар ингээд ярьж ийсэн дими найзтайгаа л байж ин гэдэг ч юм уу ганцаараа хий дими зүгээр цагаа нөхцөгөөл ээж нүдэл байж ин гэдэг ч юм уу ингээд чамтай хамт байгаа би найз охинтойгоо байна найз охинтойгоо цагаан өнгөрөөж ин гэж хүмүүс танилцуулж ерөөс илэрхийлэхгүй байх.
Тэгэхээр энэ бол бүр маш том red flag. Тэгэхээр энийг бүр аягүй сайн анзаарах хэрэгтэй. Тэгэхээр хүмүүстэй ингээ хамт байхдаа чамаа танилцуулахгүй дээр нь ингээ чи энэ харилцаан дээр ямар хөө байр суурьтайгаа ерөөсөй ойлгодгүй асуухаар тэр хүн одоохондоо мэдэхгүй байна гэдэг ч юм уу дуу байх. За ийм болол зүгээр чамайг ашиглаж ин гэсэн. Дараагийн зүйл бол чамд ерөөсөй цаг зав гарахыг хүсдэг. Тэр хүн найзуудтайгаа уулзаал байдаг, ажиллаа хийгээл байдаг. Миний хувьд та амар чухал гэр бүлдээ ингэж туслахгүй болохгүй, тэнд ингэхгүй болохгүй, тэгхгүй болохгүй гэдэг байгаа мөртлөө чамд бараг цаг гарахгүй байх. Цаг гарахгүй байх гэдэг нь ер нь бол за би магадгүй завгүй хүн байж болно л та. Гэхдээ 7 хоногтаа ядаж за энэ өдөр хоёлаа ингээд гоё ингээ заяа. За чи байж байгааргээ чиний орон зай мэдрэмжиж аягүй хүндэтгэж хүлээж авдаг. Тэгээ тэрэндээ ингээд цаг гарахгүйдаа санаа зовдөг. Тэрэндээ уучлалгүйдэг. Тэгээд ингээд чам цаг гарахын тулд тэр хүн аягүй хичээл сэтгэлтэй зориг тавьж тэд өдөр хоёлаа ингээ тгий гэдэг ийм санаачлах гарахгүй. Чам цаг угаасаа гарахыг хүсдэг. Тэгээд чи яагаад надад цаг гарахгүй байгаа гингүү тэрэн дээр уурлаж уцаарладаг мөртлөө өөр хүмүүстэй уулзахаараа сүрх гэд гүгэ гараа авчдаг. Ийм хүнээс холё. Тэр үргэлж чамаа гомдоодог, гомдоосондоо гимшдэггүй. Тэгээд чи ингээ яагаад гомдоод байгаагаа хилээд байхад тэр хүн тэр зүйлээ засахыг хүсдэггүй. Чи ямар амар гомддیں, ямар амар эмо, ямар амар ийм сэтгэл хөдлөл өндөртэй гэдэг ч юм уу чамааг ямар гимзгий чин гайхаад байдаг. Гэхдээ чамааг ингээ үргэлж гомдоож идэг чинь сэтгэл мэдрэмж чи яасан за яагаад гомдсон хоёул ярилцъя гэдэг юм санаачлыг гарахгүйгээр бараг чамааг ингээд хананд те ингээд ганцаараа эмороод уйлаа сууж явахт чинь ирж аргахыг хүсдэггүй тэгээд чамааг ингээ уйлангуй залхахдаг ийм сэтгэл хөдлөлийн emotional тийм чадвар байхгүй хүнээс бол ер нь бол хол байх хэрэгтэй. Яагаад гэхээр яг одоо цаг гэдэг бол айгүй чухал. Чи одоо магадгүй чамаа санаадгүй хүн гомдож болно. Гэхдээ тэр зүйлдээ тэр хүн гимшээ, тэрийг өөрчлөе, тэрийгээ засъя, дахиж чамаа гомдоох хүн тул яах ёстой вэ гэж бодохын оронд нэг их тэрэндээ ач холбогдол өгдөггүй. Тэгээд эргүүлээ бараг чамааг ямар эмзэг юм бэ гэж буруутгаж хайж явдаг болвол энэ хүн ирээдүйд өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр чи одоо хүртэж байгаа тэр мэдрэмжээ ирээдүйд ч гэсэн хэд дахин угаалж мэдэрнэ л гэсэн үг. Энэ аюу аюул та. Дараагийн зүйл хүн болгоны амьдралд нэг тодорхой хэмжээний ирээдүг харж байгаа зорилго гэж байна. Гэхдээ тэр ирээдүйн зорилготой чамайг яагаад ч юм багтаагүй байх. Тэр зөвхөн өөрийнхөө мөнгөний төлөө, тэр өөрийнхөө карьерийн төлөө, тэр магадгүй өөрийнхөө ирээдүйн амьдралыг зөвхөн өөрөө болон гэр бүл зөвхөн өөрөө байгаа юм шиг ярих ирээдүйн зорилго дотроо чиний хүсэл зорилго мэдрэмжийг багтаагаагүй хоёулынгийнх нь үерхэл харилцаа ирээдүйд нэг их байхгүй юм шиг ингэж зөвхөн тэр хүний л одоо өнцгөөс ингэж бүх зүйлээ ярьдаг болвол уучлаарай энэ хүн юусоо чиний цагийг үрж чинь. Тэгэхээр чи ингээд бараг тийм хүнтэй байснаас ганцаараа өөрийнхөө төлөө зорилго мэдрэмж цаг хугацаагаа зарцуулаад явах юм бол чи илүү хөгжин, илүү өөрийгөө ойлгодог болно, хин нэгнээс хайргүй байхгүй. Тэгээд өөрийгөө хайрладаг болсон цагаас эхлэж чамайг хайрлах зөв хайрлах хүн гарч ирнэ гэсэн. Дараагийн бүр ингээд улаан туг red flag юу гэж тэр хүн бусад эмэгтэйчүүдийн талаар яагаад чи яриад байдаг. Тэр найз та тэгээд тэр эмэгтэй тэгдэм биш гэл кино үзэж ирсэн хөөхний яасан гоё эмэгтэй вэ гэл өөр эмэгтэйг нь харснаа хөөх ямар гоё хувц өмссөн инста амар аттрактив харагдчихээн гэдэг ч юм уу эсвэл өөр эмэгтэйчүүдийг айгүй их фоллоу хийгээл амар зургийн лайклаад тэгэл энэ ингэсэн гэж тэгжсэн гэж гэл ингээл бусад эмэгтэйчүүдийн талаар айгүй их сонирхож байгаа юм шиг анхаарал хандуулж байгаа юм шиг айгүй их ярьдаг болвол тэр хүн чамтай хамт харилцаанд байгаа юм шиг мэдрэмжийг авахгүй байх гэсэн. Тэр хүн зүгээр л цаг хугацаагаа чамтай өнгөрөөж байгаа. Тэгээ чамайг зүгээр угаасаа чиний мэдрэмж бол тэр хүнд огт хамаагүй зүгээр л чамтай хамт цагаа өнгөрүүлээл тэгээл ингээл өөр эмэгтэйг ярьж байхдаа тэгэж айхтар гимши чиний сэтгэл мэдрэмжийг гомдооч хөө гэж айхгүйгээр тийм байгаа нь ер нь бол улаан гэрэл гэсэн үг шүү. За сүүлийн айгүй чухал зүйл байгаа да. Хамгийн дотны гэж бодож байгаа ойр дотны хүмүүстэй чамайг ерөөсөө танилцуулахгүй байх. Яагаад ч чамаа нуугаад байх? Яагаад ч тэр хүмүүстэй чиний талаар ерөөсөө хэлэхгүй байх? Чин чамайг ер нь тэг гэр бүлтэйгээ аль биесээр танилцуулаагүй ч гэсэн ер нь бол найз охинтойгоо байна, ийм хүнтэй үргэж байгаа. Эсвэл бол ингээд ямар нэг байдлаар гэр бүлийнхэнтэй чи очиж танилцах те аль биесний танилцуулга биш ч гэсэн хамтдаа ингээд гэр бүлтэй цагаа өнгөрөөгөө чамаа ингээд өөртөө ингээд үргэж байгаа гэдгийг гэр бүлийнхэнтэй харуулад ингээд нуухгүй байх нь энэ хүн чамайг ерөөхдөө харилцаанд хүлээн зөвшөөрөө чамтай ирээдүгөө харж ин гэсэн. Гэтэл ирээдүгөө харахгүй юм бол хизээж чамайг гэр бүлийнхэнтэй танилцуулахгүй нуугаад төр зугаа цэнгэлээ бодоод чиний цагийг өөрч ийна гэсэн.
хөөрхөн охтууд, эмэгтэйчүүд минь санаа зовлтгүй өнөөдөр чамайг хайрлахгүй байгаа, өнөөдөр чамайг цагийг үрж байгаа юм эрэгтэй хүн хэрвээ байгаа юм шиг санагдсан ч гэсэн зүгээр дээ. Амьдрал маш баялаг. Эцсийн нүндээ чи өөрийгөө хүндэтгдэг, өөрийгөө хайрладаг, өөрийгөө хин нэгний хувьд үн цэнтэй гэж мэдэрдэг, хин нэгний хувьд чухал гэдгээ мэдэрч үнэлдэг ийм мэдрэмжтэй байхад одоо чиний харилцаанд өгж байгаа тэр муухай мэдрэмж гомдлуудыг ирээдүйд цагтэртэй тэргүй чи ардаа үлдээгээд сайн сайхан зүйл рүү тэмүүлэх одоо ёстой хүртэх хэрэгтэй гэдгээ маш сайн мэдрэх хэрэгтэй. Сая гэхдээ ингээд дандаа эмэгтэй хүний талаас нь ярьчлаа. Гэхдээ эрэгтэй хүмүүс энийг хургаад бас сонсож болно. Ер нь бол эмэгтэй хүн ч гэсэн нэгэнд чамайг сонгоцсон байгаа болвол саяны одоо хийсэн тэр зүйлүүдийг болвол бас л яг адилхан ингээд чамд өгтөө бэлэн чамны төлөө сэтгэл зүрх мэдрэмжээ бүрэн зориулж чамайг ирээдүгээ одоо хамт байна гэдэгт итгэж өөрийгөө бүрэн хэмжээний итгэж өгч байгаа юм мэдрэмжүүд аюул чухал байдаг. За тэгээд дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Миний YouTube-ыг subscribe хийгээд комент хийгээд намайг дэмжиж өгөөрэй. Тэгээд илүү олон гоё мэдээллүүдийг сонсъё гэж хүсэж байгаа бол YouTube channel дээр маань хамт байгаарай гэж хүсэж байна. Баяр таа.